Мэргэжлийн хөл өмгийн түүхэнд хамгийн агуу мөн эсэх талаар маргаантай байдагч нэг зүйл тодорхой нь тэр бол спортын түүхэндх хамгийн олон гол оруулсан гайхалтай тоглогч. Өдгөө 39 настай тэрээр 9-р сарын 5-нд болсон УЕФА-гийн үндэстнүүдийн лигт Португалийн жигшээ Хорватын багийг хоцсон тоглолтын 34 дахь минутанд гоолдож карьерийнхаа 900 дахь гоолыг оруулснаар 900 гоолтой анхны эрэгтэй хөл өмгийн тоглогч болсон юм. Associated Press агентлагийн мэдээлснээр Роналдо энэ бол чухал үйл явдал учраас сэтгэл хөдлөн байсан. Амьдралд минь тохиож байсан бусад чухал үеуд шиг санагдаж байна. Гэхдээ зөвхөн би болон миний эргэн тойронд байгаа хүмүүс өдөр бүр ажиллах, бие бялдар, сэтгэл зүйн хувьд 900 гол оруулах нь хичнээн хэцүү болохыг мэддэг. Энэ бол миний карьер дахь онцгой үйл явдал юм хэмээн хэлсэн байдаг. Роналдо 842 гоолтойгоор 2-дугаарт бичигдэж буй Аргентин од Лионел Мессигээс 58 гол илүүрхэн урагшиллаа. Бразилийн номог тоглогч Пеле 765 гол оруулсан амжилтаар бүх цаг үеийн түүхэнд 3-дугаарт бичигдэж байна. Роналдо өөрийн гайхалтай карьераа дуусгахаас өмнө 1000 гол оруулах зорилготой байгаагаа хэлж байсан юм. Дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч 5 удаа алтан бөмбөг хүртсэн Роналдо 9-р сарын 8-нд болсон Шотландын эсрэг тоглолтонд гол оруулснаар 132 гоолтойгоор олон улсын тэмцээнд шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гол оруулсан тоглогч болсон. Тэгвэл хөл өмгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч болох Роналдо гэж хэн бэ? Түүний амьдралын түүхээр хамтдаа ээлцгаая. Тэрээр 1985 оны 2-р сарын 5-ны өдөр Португалийн Фуншал хотод орших Мадейра хэмээх жижиг арал дээр айлын отхон хүүхэд болон мэндэлжээ. Түүний аав хүүгийнхээ нэрийг өгөхдөө Америкийн ерөнхийлөгч асан Рональд Рейгны нэрнээс санаа авч байж. Роналдогийн аав архинд хит хамааралтай байсан тул түүний бага нас тун хэцүүхэн өнгөрсөн. Роналдогийн ээж хүүхдүүдээ өсгөхийн тулд тогооч, мөн цэвэрлэгчийн ажил давхар хийн хүүхдүүдтэй цаг гаргах нь тун ховор байв. Роналдо аавыгаа архины эмчилгээ хийлгэж эрүүл болгохыг хүссэн ч аав нь түүний үгийг огт тооссонгүй. Архинд хитрхи хамааралтай хүн болсон байлаа. Түүний аав хөл өмгийн клубт инженер техникийн ажилтнаар ажилладаг байсан бөгөөд Роналдо аавынхаа ажил дээр очингоо хөл өмбөг тоглож буй хүмүүсийг харж энэ спортод татагдсан байна. Хүүхэд насныхаа хамгийн жаргалтай дурсамжуудыг хөл өмбөг тоглон олж авдаг байжээ. Хөл бөмбөгт нэгэнд дурлсан тэрээр гэрийн даалгавраа чийлгүй цонхоор бөмбөг барин гэрээсээ нууцаар гарч өлсөж цангаж байсан ч хөл өмбөг л тоглодог байж. Түүнд үл дарах юм авч идэх ч мөнгө байдаггүй байлаа. Тэрээр нэгэн ярилцлагад орж байх үедээ хүүхэд настай дурсан ин хэлсэн байдаг. Би 11 билүү 12 настай байсан байх. Манай гэрийн ойролцоо Макдоналдс байдаг байлаа. Эдэн гээд ах 2 охинтойгоо тэнд ажилладаг байсан. Манайх мөнгөгүй ядуу байсан тул би үлэсгийн эрхэнд орой 10:30-аас 11 цагийн хооронд тэнд очиод хаалгыг нь тогшин танайд бүүргэр үлдсэн үү гэхэд гайхалтай тэд надад муухай хандган байтугай. Сайхан сэтгэлээр үлдсэн бүүргэрнээсээ өгдөг байлаа. Одоо би тэднийг Португалд таньдаг хүмүүсээрээ хайлгасан ч хаана байгааг нь мэддэхгүй байгаа. Хэрвээ энэ ярилцлагыг үзэж байгаа бол би тэднийг олж чадна гэж найдаж байна. Би тэдэнд талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна хэмээн хэлж байжээ. Албан бус сурвалжийн мэдээгээр Роналдо тэднийг олсон бөгөөд томоохон ресторан бэлгэлсэн гэж хүмүүс ярьсан байдаг. Хорон мөч бүрээ хөл бөмбөгтөл зориулсан тэрээр өсвөр насн дээрээ хичээл зүтгэл авиас чадвараараа онцгойрч үндэснийхээ лигт тоглож байгаад 2005 онд Английн Премьер Лигийн Манчестер Юнайтед багтай дээд амжилт тогтоосон гэрээ байгуулж байв. 2005 онд Роналдог Манчестер Юнайтед багт тоглож байх үед тэр үед аав нь архинаас болж бөөрийн өвчнөр өвдөн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. 20 настай Роналдод энэ мэдээ тун хүнд цохилт болж тоглолт бүрд өөрийн хүссэн хэмжээнд тоглож чадалгүй ялагдал хүлээж байлаа. Аргагүй ч үстэй. Одоо л сайхан амьдарч аавыгаа эрүүл сарвал болгондоо гэж бодож байхад нь ийм зүйл болсон болохоор удалгүй 2007 онд түүний ээж мөн хөхний хорт хавдартай хэмээн онцлогдсон нь Роналдод асар хүнд цохилт боллоо.
Гэхдээ энэ үед түүний санхүүгийн байдал боломжийн байсан тул ээжийнхээ өвчнийг бүрэн эдгэлгэж чадсан байна. Аавыгаа алдсан түүний хувьд ээж нь бүх зүйл нь болжээ. Энэ мэд зочирдон мэдээ сонссон ч тэрээр сэтгэлээр унаж, шантарч, хорвоод гомдолж, бууж өгөхийг хүссэнгүй. Асар хүнд бэлтгэл сургаалт хийж өөрийгөө бүрэн удирдсаны үр дүнд тухайн улиралдаа 42 гол оруулсан гайхалтай амжилтаар 2008 онд FIFA-гийн дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч улмаар 3 удаа Премьер Лигт төрүүлсэн байна. Ингээд тэрээр Реал Мадрид, Ювентус, Айл Насер зэрэг томоохон багуудад тоглон дуртай ажиллаахийн гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Роналдо амьдрал маань хэцүү байна хэмээн хүсэл мөрөөдлөө орхин бууж өгсөн бол яах байсан бол? Хэрвээ тэр амьдралынхаа тэрхэн хүнд мөчөд бууж өгөн спортоо орхисон бол өнөөдрийн Роналдо хизээч бий болохгүй байх байлаа. Эцэст нь хэлэхэд амжилт хизээч хялбар ирдэггүй. Амжилтыг хичээл зүтгэл тэсвэр хатуучлаар бий болгодгийн тод жишээ нь тэр байсан юм.